Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За миний аав гэх юм бол миний аав өөрөө сумын начин цолтой Баянгор аймгийн Хүрээм арал сумын яриад байдаг. Ээжийн минь талд гэх юм бол ээжийн аав нь Арангай аймгийн Тамир сумын яриад аймгийн Арслан хайр гэж хүн байсан юм байлээ. Гэтэ би бол яг ерөөдөө эмэг ээжээсээ л сонсч ирсэн энэ талаар яг өөрөө бол нарийн судалж хөөж байж үзээгүй л манай эмэг их надад нэг юм байд юм аа гэдэг хэлжсэн. Тэгээ тэр утгаараа тэгээд эмэгийнхээ яваар ерөөдөө асуу сургалсан бас нэг тийм хайрав гэдэг арслан байсан байна лээ. Тэгэхээр бас ягч бас бүхий удамгүй гэх бол бас биш удамтай. Тэгээ ер нь бол яг өөрийнхөө удам бол улсын цолтон бол би өөрөө анхных нь. Тэгээ ер нь бол ихтэлтээс өөрөөр барахтай. Би улсын наадамд 2016 оноос хойш гэдэг чинь 3 жил 19 он гэр чинь 3 жил те 3 жил би зодтолж улсын цол гарсан. Ерөнхийдөө бол яг би чинь яг үндэсний бүхээр бас нэг 10 жил болчлоо. Хичээллээд 10 жил хичээлж бас аймаг сум аймгийн цол тэгээд улсын цолны босгыг давлаа да. Энэ жилийн үед бас нэг дэлхийд даяар тархсан корона гэдэг нэг хайхтар өвчний улмаас ерөөдөө хаяаг бол хөл хориотой байлаа. Ерөөдөө бас манай Монгол улсын хувьд бас нэг дотроо коронавирус алдаг орон ганц улс болсон гэдэг утгаараа одоо энэ жил бас наадам төр төснөө наадмыг хийх гэж байна. Яа тэр утгаараа бас оноос хойш коронавирус гэдэг ерөөдөө манай нийт бүхчүүд амирчдын хувьд бол ерөөдөө хөл хорионы хугацаанд байж чаад ерөөдөө энэ жилийн үед бол бэлтгэл сургуульд бас дор бүрнээл бас нэг өөрсдөө хэмжээнд л хангасан болов уу гэж би дотроо бодож ойлгож байгаа. Өөргөө хэмжээнд бол сайн хангалаа. Тэгээ бас нэг төр төмнийхөө итгэлийг дааж бас нэг авсан цолонд эзэн байхын тулд бас нэг цолоо ахиулаад цолоо батлаад утгийн зоолон ард түмнээ бас нэг баярлалгын гэсэн бас нэг амжилтхан бодол хүсэл мөрөөдөлтөй явж байна. Тэгээ манай галын хувьд гэвэл бас нутгийн сайхан хүчнүүд цугларсан энэ жилийн цугларалт бэлтгэл сургуульд үнээр сайхан бэлтгэл болж байна. Одоо манай Сэлэнг аймгийн аймгийн арслангуудаас гэх юм бол одоо манай галаас л одоо манай толго арслан байна. За тэгээд элбэг өгч маань бас цугарсан байгаа хөвсгөлийн улсын харцах унгааг элбэг гэж бас багш маань байгаа. Багшийн маань дагаж бас шавнар нь гарч ирсэн байгаа. Тэгээ манай найз нар байна. Одоо Дархны Очрот аймгийн Хурц арслан, Бат Төвшин гэдэг Хурц арслан байна. Мөнхбаатар гэдэг нэг дүү маань Хурц арслан байна гол сүмрээ. Тэгээ Баасанд орж ирдэг хөвсгөлийн басны сайхан залуу байна. Энэ жил манай гал бас өнгөтэй сайхан барилдах баха. Сайхан мундаг сайхан залуучууд, сайхан арслангууд, сайхан залуучууд зөндөө байна. Тэгээд бас энэ завшааныг ашиглаад манай галаас бас олон улсын цолтон төрөх болтгой гэж өрөөмөр байна. Төрийнхөө наадам төрүүлэх ёстой хүн бол тэгэл Аз ямар од юу гэдэг те тэр өдрийнх нь бүхэл зохицлогоонд бүрдсэн үед тэгээд одоо тэгээд яг тэр ин гэж төрүүлэхэд бас айгүй хэцүү. Тийм болохоор одоо тэгэл нөгөө Азтай авийн хүү төрүүлэх наадам болох таа л гэж бодоод байж байна. Тэрнээс биш яг тэр ин гэдээ онцлоод ах юм бол үндэл халаал. Одоо бүгд ерөөхдөө жигдхэн сайхан бэлтгэлтэй байгаа болов. Миний хувьд бол Монгол улсын авраг Гунааж Эрхэн баяр багшаараа Монгол төрийн бас начин цолны босгыг алгасан байгаа. Тэгээд багшаараа начин цол хүртсэн бас хүндтэй гэх юм уу хазтай, аз авшаантай. Миний хувьд бол их хазтай. Тэгээ багштай бас баярлж талархаж бас багшаа ачиг бас нэг хөшөө сайн барилж хариулахын сан гэсэн эсэл мөрөөдөлтөө тэгээ багштай бас баярлаа гэж хэлмээр байна. Ард түмнийхээ ухаан дүрлэгэнд хөглөгдөж хонгод орж урамшиж бэртэн хэмээн бас илүү гардаг болов гэж би ойлгодог. Ерөөдөө бас үзэгчгүй наадам гэхээр бас их л бас нэгтээ сонирн байна, содон байна. Нөгөө талдаа бас нэг үзэгчгүй юу гэдэг шиг тэгээ нөгөө аав эцгүүд гэр хоосоо өргөд гэдэг шиг л тэгээд ард түмэнгүй наадам маань тэгээ бас нэг жоохон
зөвхөн нэг хэдэн бүгчүүд хоорондоо ингээд арт түмэнгүү зүгээр л ингээд барилна гэхээр бас нэг талдаа жоохон өвдөртэй юм шиг. Одоо тэгээд яалч өнөө цаг үе нь бас нэг ингэж таарлаа. Одоо тэгээд төр засгийнхаа шийдвэрийг дагаал тэгээд бүгчүүд бид одоо барилтгал үлдээл байна да. Би өөрөө бас нэг жоохон жин масктэй жоохон нуруулаг талтай ордог бүхий хувьд. Ер нь бол яг голчлон бас нэг хавираа баруун зүүн талтаа нэг хавирчих те. Тэг томбраад их нэг золгоон дээрээс нэг мордох ч юм уу. Нэг тиймэрхүүл барилтаа. Тактиктай гэхүү те. Ардын ус бол 99 жилийн тоодохгүй болох чинь. Тэгээд Монголын манай ард түмэн нутгийн минь зон олон та бүхэн минь дэлгэр сайхан наадаараа тэгээд та бүхнийг минь Монгол бүхэн босоо цаахан амар өнө мөнхөд ивэж явах болтгоо гэдэг ерөөл дэвшүүлээ да.